Улаан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 7-ны 5 гаргийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа Мөгийн номоо гэрлээ. За найруулагчаар Гамболдын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэд Bridge Motors тог тохын дэд Tokyo амортизатораараа за мөн сэтгэлд хүртэл сэрүүцүүлнэ гэсэн уриатаагаар GP Air Condition хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв reality show-ны одоо ялагч болно бүгдээрээ. За 300 саяын шагналтай шүү. Шагналын сан нь. Оо за. Өөрөөсөө боломжтой хөргөн шагналтай юм биш үү? Хөрөө дараад сайхан амьдрах нь шүү. За эхлээд нөхцөл байдлаа сайн сонсоорой. Ихэнх хөрөө дарах нь биш үү? 300 сая дарагдав. За саяхандаа ер нь нөгөө нэг Монгол эртний сувгийнхан дэлхийд алдартай Big Brother reality show-г зохион байгуулад ялагч нь 50 сая төгрөг хоцсон. Үзүүн байна. Би үзээгүй. Би бол Big Brother-ыг нь мэдчихэв. Завгүй амьдралтай. Би нөгөө Big Brother-ыг нь бол мэдж байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг яг юу шиг байхгүй. Миний гэр лөө нэг шоу болдог. UPS Тэр бол би 25 хамгийн анхны reality. Яг тэр шиг шоу ер нь ойлгоч. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ reality show-нд оролцоо. Жинхэнэ утгаар нь хорыг хутгаж бантангийн самар. Энээс хор утгах юм уу? Йоо, ялагч болж үлдэхийн 300 саяыг авахын тулд хорчин болно. За, ер нь дотроосоо нэг ингээд саналаараа хассаар агаад хамгийн сүүлчийн хүн ялагч болдог шоунд оролцох байхгүй юу? За, яаштай тий. Шоунд оролцох учраас хамгийн хорчин багийг ялагч болно гэж бодчих нөө. Чи бол чадна. Миний дөө. Чи чадна. Тий. 300 сая. Гэтэ юу яг 50 сая юм уу 300 сая? 300 сая. Манаар reality show-ны шагналын сан 300 сая. За 50 сая доллар хутгахгүй. Яа, бас 300 сая сонссон чи. Тэр Германы шоуд яадаг байсан гэхээр штэ. Хэд бүрэн тогтчулсан ийм хаусанд шоу нь болдог байхгүй. Төрөөс нь шууд хавс авдаг гэсэн. За тэгэнгүүт штэ тий. Одоо бүгдээрээ радиогоороо энэ офисынхаа барилгаас гарахгүйгээр яг энэ дотроо бөөн камерын хяналтын дор 1 сар болох байхгүй юу? За. Окей. Ерөөсөө ингээл байн бөөн камер л харж байна. За мэдээж Одоо ч угаасаа бөөн камер идэг үстэй. Мэдээж тэгээд тэр чин хин хардیں۔ Биднийг бол үзэгч үзэх гээд байна. Одоо 0-т ч 50. За мэдээж унтах тустай газартай шүү. За унтах тустай газартай. За дахиад хэлье. Ялагч 300 сая төгрөгийн эзэн болно. За ингээд MJ Radio шоунд тавтаа морил. За шоу эхэлснийг аль биесээр мэдэгдэж байна. За ямар нэгэн яраач үзүүлээч чи. Үгүй. Энэ мөг ихлээд хасъя. Энэ адгаа ташаагүй хасъя. За асуулт 1 анжгаа дээр ирж байгаа шүү мэдээж. За reality show эхэлсэн мөчөөс та өөрийнхөөрөө байх уу эсвэл тодорхой тактикаар дүр бүтээж өрсөлдөх үү? Тийм бол ямар? Би өөртөө яг өөрийнхоороо байна. Бага байхгүй ч мэддэхгүй нэг номхон амтэн шүү дээ би ч. Тэгвэл байгаа ч мэддэхгүй байхгүй ч мэддэхгүй бод хасчих. Бага байхгүй нь мэддэхгүй тэнд ингээд номхон амтэн л яваад байна. Би яг өөрийнхоороо л байна. Та ёо эсэ. Тэгэл анжгаа яасан гэсэн чинь нэг мэдхэд байсан, нэг мэдхэд гарсан гэл тийгэж. Анжгааг ингээд би байгаа шүү. Ингэж гал. Тэ амар юм. Тэ анжаах өөрөөр байна гэх нэг л айгаадах юм. Самраа штэ тэр бүгд. Харин чи ингээд эфирийн өмнө нүч бие барьдаг штэ. Чи жоо яриуч байсан сая. Өөр юу гэж. Өөрийгөө одоо баг гигэн борхоо тэл юм ярьж штэ. Чи өөрөөр байвал алан штэ тэр бүгд. Тэнч чирүүлийгээ лишээч хорлоо штэ. Бага байхгүй л мэдхгүй л байна. Өөгийн давж чадахгүй байхгүй тий. Энд тэнд очиж янз бүрийн хайрцаг сав ураа. Энд юу вэ? Өөрийнхөө баймааргүй байна. За чи яах вэ? Чи. Би юу? Би өстө жинкнээсээ өөрийнхөө байна да. За. Яа тэр удаадлаа би бүр албаар зөвүүн тийм муухай хорон дүр үсгэн. Шолон мөгийг гэдэг үү? Тэгээд шолон мөгийг гэдэг самын төрөнд хасж штэ. Хорон хүнийг хасдаггүй. Reality show дээр ерөөсө хорон хүнийг хасдаггүй штэ. Яагаад?
Гэтэ бас ялуулдаг шүү. Номин анжгаах шиг нэг иймэрхүү нөхдүүд л хамгийн их хэсэг Тэгээ хорон хүмүүс бас ялдаггүй байхгүй юу? Зөв байж байгаа л сүүлийн мөчт нь баг нөгөө ганцаараа үлдээж ялахгүй ч гэсэн надаас өөрөө үлдэхгүй шүү дээ. Надтай бүр санал асуухчгүй. Бүр санал асуугаад сүүлд нь 2 хүн үлдсэн чи ялагч тодорлоо. Үу анжгаа байгаа мүү? Гараад ирнэ би. За номын яах юм? би бол одоо тий чаддгаар нь өрөвдүүлэн дээ. Өрөвдүүлэх тактик ашигладаг юм уу тий? 8 жил 7 жил өрөвдүүлж байгаа. Тэгээд ингэ заяа. За YouTube-ийнхаа угаасаа камер дуу авахгүй. Энэ хүний чаддаг юм нь шүү тий. Өрөвдүүлсэн. Ганц чаддаг юм шүү тий. Чаддаг юм нь. Одоо 8 жил атомны хөөрхөн намаа байсан. Энэ өрөвдүүлсэн. Би байгаагаараа л байд. Йоо за. Угаасаа би дүү яар. Камер бидний дууг бичих юм уу бичихгүй юм уу? Бичлгүй юм би. Бичих юм уу? Нам бичнэ өөр. Өөр нам бичих юм уу? Бичихгүй бол ингэж бодохгүй юу? Гэрлээчтэй хотлоо юм ярьж ийснэ гинэт өөлжөөлээ. Ийм тэгж чадна. Энэ саяхан шүү. Чи яштэй 7 хоногийн 3 өдөр наад өрөвдүүлэх тактик ашиглаж энд суудаг байхгүй юу? Гэтэл чи бүтэн сар штэ чи чадах юм уу? Чадна. Чи тэгэл ороогаар их самардуулсан гэдэг шиг өөрийгөө самардчихад намайг самардсан наад гэрлээ чи нэгээс явж байгаа. Энэ байна гэж. Юу яа гэрлээ. Анжаах манай өөрөөр шүн орж ирсэн гэх. Эхлээд 300 сая хэмжээ эхлээд юу яа номин гасаа заяа. Тэгээд би төрүүлчихэд 200 сая өгөө юу. Мөги наадхны сэтгэл зүйн бэлтгэл нь байна. Үгүй номоо байж ээж би ми чинь ингэж тодорч гарч ирдэг байхгүй юу? Одоо номоо байж ээж өрөвдүүлэх тактик ашиглангууд би ми чинь нөгөө нэг атаархагч хорчоо авгаа гэх. Тэгээ чи яагаад ч хөрт гарч штэ. Тэгвэл хамгийн дөрөвлөл тий. Тэгвэл гэрлэг асчаад гуруулаа цуг. Гэрлэг эсэргүүцтийн группгээ шууд шоуны 2 дахь өдөр групп нэгдэл тэгэл хас гэсээр гол хасчих. Тэгээ юм бэ тий. За тгий. Номоо хасъя. Гөө хараа ингээ. Бид өөрсдөө танилцуулсан. Номын хараа тийм нэг албаар. Та бүр гэрлэг чиг яриулсан ч үгүй шүү. Энэ хардаа одоо сая мөгийн хат гисэн штэ. Би өөрөөсөө өөр дүр үүсгэх нь. Хат гисэн хорчин гэж аахгүй. Даалт ухамсарт нь угаасаа юм хорчин зам байгаа. Чин 8 жил энэ яана дээр өөрөөсөө өөр дүр үүсгэсэн штэ. Энэ нэмөө хэдий YouTube-ийн нөхдүүдийг бол бүр тархитсан. Номиг хараа. Номиг бол би яаж хасгаа бүр бодчихсон. Яа. За гэртээ их яриул та. Дараа нь хэлчих юм заяа. За гэртээ. Хамтран ажиллагч яриач. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. За манай найруулагч санд асуулга оруулсан байна. MJ reality show-ны хамгийн хорчин багийн буюу ялагч нь хэн болох вэ? Нэгдэн гэрлээ, хоёрт нь анжгаа, гуравт нь номоо, дөрөвт нь мөөги. Би бол Батараа мөөгийг ялна гэж бодчих. За, нэвтрүүлгийн хамтран ялагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэд Bridge Motors Тог Тухын дэд Токико амортизатороор хамтран ажиллаж байгаа. За. Ер нь бол энэ манай энэ лайвын доор явж байгаа нэг ийм юу байгаа. Купоны код байгаа. За тийм ээ. За тэр код нь шүү дээ. Энэ кодыг авч очиод Токико амортизаторын худалдаа авах юм бол бүр 10% хөнгөлт шүү. Хөнгөлттэй үнээр авна шүү. Одоо радиогоор сонсож байгаа хүмүүст би зүгээр кодыг нь хэлээд өгчээ. 258 830 531 тэг 1 та зүгээр очиод би ингээд нөгөө MJ радиог сонсоод кодыг авсан юм а гэд энэ кодыг хэлэх юм бол та Токико амортизаторыг 10% хөнгөлттэйгээр авнаа. За 8 жил Токико амортизаторыг Bridge борлуулж байгаа гэж байгаа юм байна. Ер нь бол Токико хэрэгэлдэг би 2 ч юм мэдх юм байна. Өөртөө чолоо шиг амортизатор л гэж л. Оо тэг л дээ. Үнэхээр сайн амортизатор. Өмнө нь бид нар чинь нэг юм яг ориг гэсэн ирнэ хужаа амортизатор тавьдаг ш. Одоогоос нэг 15 6 жилийн өмнө. Тэр чинь 2 жил явал тэгэл ингээд цохол так гэдэг дуурчдаг. Тийм. Нөгөө Токико ингэдэг гинэ. Одоо брэнд болгоцсон те. Тэр мэр өгцсөн. Амортизатор гэдэг чинь амарчин гэсэн үг үстэй те. Одоо нэг машины нөөцөө 2 өөр юм шүү дээ. Амарчин гэдэг чинь нөгөө усын хурдын нэр дэвшдэг чинь шүү дээ. Тэнгүүд амарчин харахаар яадгүй гэхээр тусгаалan бэлтгэсэн зам дээр одоо зүгээр нэг гоё ингийн зам дээр гоо манах сайн гэлгүүгээр бүр илүү бартаатай зам дээр ингэж туршаад тэнгүүтээ машины төрөл бүр дээр нь туршиж ингэж тааруулж тохируулж хийдэг гэж шүү. Тэр зөв шүү. За тэгэхээр ингэн
Одоо энэ Suzuki засварын төвгээд байгаа байхгүй юу? Jockey музей урд идэг. За энд бол угаасаа энэ одоо Bridge-ийн One Tools гэдээ ойлгочих болно. Яг тийм. За тэгээд тэр засварын газар нь очихоор гоё ингээд машинтаа ингээд яваал орангуудсан байна уу? Таймер үйлчлэг авах уу гэж хүн тосоод авна. Тэгэл би тгий амортизатороос солиулъя гэх тэгэнгүүт окей гэ. Тэгээ би хоёр дахь руугаараа шилэн цоон дээр хараад ингээд сууж аваад миний машиныг үгээд өргөөл тэгэл ингээд онцлогоо ягээл тэгээ амортизатор чи солиод өгч. Нэгүүд амортизатор нь амар бүр тэр нөгөө доороо дэлгүүртэй тэнцэнээс худалдаад авчих. Яаж болгох Оо гэл Хүмүүс ингэдэг гэж байна. Ориг сэлбэгийг юу гэж ойлгодог гэж чинь үйлдвэрээс машинтаа суйрлуулсан сэлбэгийг ориг гэж үздэг. Тийм. Тэгсэн чинь задрагааг аваад идэг байхгүй. Тий, харин тий. Тэгсэн чинь Tokiko чинь Японд үйлдвэрсэн 10 машины 7-д нь үйлдвэрээсээ ингэ суйрлуулж гарч ирдэг гэж. Яг тийм. За тэгээд саяны миний хэлсэн дэр Jockey музей урд байгаа Suzuki засварын төвөөс гадна Япон амортизатор гээд ханга отхны замын эсрэг талд шин зам дагуу байгаа. За Odstar Автосервис гээд Sansari Mart-ийн 3 давхарт байгаа. Deluxe Автоцентр гээд хороол эцтэйгээ эднэрт яг нэг адилхан үнээр зарагдчихж байгаа. Албан ёсных нь борлуулагч нар гэсэн үг байна шүү дээ, тийм үү? За утас нь 95 Тэг 5 55 33 94 Тэг 7 55 33 гэдэг утсуудаар холбогдоорой. Тэгээд Tokiko Mongolia гээд сошиал хуудаснаас нь илүү их мэдээллийг аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэд Bridge Motors Тог тухайн дээд Tokiko амортизатораараа хамтран айлаж байгаа баярлалаа. За энэ нөгөө кодо дараа нь ингээ олохгүй байх юм бол манай пэйж рүү бичиж болно шүү те. Би хариулаад өгнө. Хаач очсон ийм гэлдэ гिचтэй байлээ шүү ер нь. Очоо гэрлээ гэсэн гээд Гэрлээ юу гэж хэлсэн бэ? Тэнгүүд өнгөд 10% хөнгөлөө. За MJL reality show үргэлжилж байна. Чи өөрийгөө. За би бол яштэй угаасаа л би одоо ингэж байгаагаараа л байна. Ядаргатай өөр яах юм? Би дүр эсгэж угаасаа чадахгүй. Яа на тэд одоо тэгээд ийм их арх байх юм бол гэрлээ амар юм бэ нөө ингэ сохтын чинтэй сохтууд очиж. Тэгээд би Нэг хөрсөлч мөрсөлтүүд байгаа амар. тэгээд нэг юм зурагт караоке хийж Яасан гэрлэж дараа нь сандаггүй юм чинь. намайг заяа. Тэгээд би ямар нэг юм ингэж зохиоч хэлээл та тэгсэн гээл тэгэл би ол хорвдох нь. Яг санал авах өдөр гэрлээг шартуулж байгаа л би 5 бууз тавьчаал тий. Номин гэж бич. Маа бууз. Угстай чи нэг жижиг юм 100 грамтай виски. Тэр виски шарцныхаа дараа Би амар идэх. уучлаарай. Би хизээч амьдралдаа архиар шараатай Яг хөө тэгж ярьдаг. Надад өгөхгүй дөө. Надад өгөхгүй дөө. Тэгээ 5 буусных араас ууч тийм үү? Тий. Ихлээр буузнуудаа идэх байхгүй юу? Йоо, за би танаас асуултанд чи хариулъя. Би тасардлаа уухгүй. За, номццгээ. Тэгэхээр би Чи өглөө. Хорн намаа одоо. Чи өглөө. Чи каракот бууз идэхгүй. За, каракот бол дуулна. Тэгээд би мөнхийн госноо нэг дараа тэгээ сайхан байж тээ. Шартчаа салглаа явж явах тул зүгээр юу? өглөө нар шиг. Аль гарсаар reality show нэгэ согтуу хүн хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу. Тэгээд наваагийн сте айгуу гимгүү согдох юм аа. Амар хайрлаа штэ. Хачин хэрэгтэй шүү. Айгүй хэрэгтэй. Жинкэн жинкэн. Чи юусэн зүгээр л усны хустай левчиг бандажтай л бүтэн сар бод. Левчиг бандажаа солиод заяа. Тэгэхэд юу номицэг бицэг. Миний хой 2 сар фитнест явсных тайл гарсан шүү мөн. Маргаашийн миний левчиг ямар өнгөтэй вэ? Яа. Тэгэл яваад заяа. Бан камерын өмнө нөгөөдгийгээ янзлаа. Хин юм тийтэй. Намайг харгаар. Тэгэл хүмүүс ингэж жоох намайг өрөвдөөд байвал байж гараа. Тэгэхэд өгсөн тий. Яа. Намайг өрөвддөг одоо ихчлэр бол тэг юу ахгүй штэ. Нэг тэгж үзчихгүй. Тэгээд чи нэг хүүхнүүд амар ахтаа. Хараа юу яа. Намайг ингээ нэг 7 хоног өрөвдүүлээ жоох явуулчих заяа. Тэгээд 7 хоногийн дараа зүгээр ингээд гурван өглөө өдөр орооных нь хоолыг хулгаал идчихсэн. Чамайг хөөгчих. Зүгээр дотроос зүгээр. Яа доо гостууд чи яасан нэмээ юугаач мэдгүй дээ. Барсан хэвнэгт баатар босоод. Тийм зүгээр чамайг үл зүгээр шалаараа гэж чирч явж байгаа. Тэгээд шалтгаан жирэлцээ.
Тэгэнгүүт камер нь ингээд номин гитэр ууралж байгаа цаг татсан заяо. Тэгэнгүүт тэгэн штэ. Энэ шин мөс огтой байдаг яах вэ? Нөхцөг ямар муухай гихтэй. Ямар хэмдэн гимгүүл уугаа байж дээ штэ. Ямар яасан нөмцгээ. Нөмцөг бол үнэхээр дисгүй шүү. Өглөөний цаан дээр амар уушлаг. Өглөөний цаан алга болчихвол танд жоохон ингээд өнгөрөх баг. Өдрийн цаан дээр бол хаалга маалга хөвдлөх баг. Тэгээд оройн хоол алга бол хамгийн тэгээд зүгээр гэрлээ хамгийн сүүлийнх нь өсөж байгаа хоол гэрлээ төвлөл тэгээд гэрлээ. Их чигээ уучлаарай. Маа ингэж уу чамаг иччихээ. Тэгээд намын дуусаа. Уучлаагаар чи яах юм? Ингээд номын цэцэг дуусаа. Өнөөдөр төрх нь гарч ирээд тэгээд дуусаа. За хоёр дахь асуулт мөг дээр очлоо. За эхнийх асуулт хийх өдөр боллоо. Хэнийг хасахад нууц саналаа өгөх вэ? Яагаад? Би нууц санал өгөхгүй, ил санал өгнө. Номын цэцгээ хасна. Би өөр нь яасан? Намаа ахын зүгээр зөрөгтэй хэлээ. Хамаагүй. Би бол уг нь мөөгийн ахаар ерөөс оролдохгүй гэж бодсон байхгүй юу? За. Яахад яах вэ? Чи Остер чамаг оролдсон шүү. Өөрөө оролдсон шүү. Чи Остер өөрөө намайг оролдож байгаа. Тийм болохоор би буцаагаад мөөгийн ахад л үгэн угаасаа. Ямар амар юм бэ? Номын намайг орлоо. Ямар амар юм бэ? Яа, би орлоо. Намайг яс янзчих гэдэг юм байна мөгийн. Одоо мөгийн бол хурдгаас дээрээ. Оролдох нь шүү дээ. Өнөөдөр юун дээр үдээ ачир дээр Батам лам гэдэг хүн орж ирсэн. Батам лам намайг яс янзчихаа гэдэг юм байна. Нэг эмэгтэй орж ирэн гоота. Унаа явах гэдэг Батам лам намайг яс янзчихаа. Таслаа идэх гэж байгаа. Тэр шиг номын намайг орлоо гэдэг ямар амар. Батар лама хэнийг хасгая? Би ер нь бол номын цэцгийг хаснаа. Гэхдээ яг нэг амар. Гэхдээ ядаж намайг орлоо зүгээр л. Чи сайн та ингээд дахиад угаалсан байхгүй юу? Чи дөнгөж сая шүү. Мөө бит хоёрын донд яс хайж байгаа байхгүй юу? Үгүй чи ер нь бол яаштай те дандаа намайг угаасаа хүн болгон ч гэсэн танаа YouTube-ийн чинь намайг чамайг дээрлэгдэг гэжтэй. Би бодит амьдрал дээр тодордсон шүү дээ их чи. Би бодит амьдрал дээр тийм биш. Би хөөрг хамтай амар гинэт сайлгаа мөрөөрөө. Чи өштэй яг ингээд гэрлээ сая өөр хүнд санал өгч гэсэн шүү дээ. Чи тэгэхэд чинь сая мөөгийг оролтно ингэвэл гэрлээ шууд харамлаад чамаа хасчих. Үгүй би тэр нөгөө нэг хоолын эзнээс болоод нааг үстэй чирдэн би айж гин. Гэтэл энэ үг надаас гараагүй мөөгийн хас гарч байгаа. Номын гэтээ харин ер нь чирдэм байлээ. Тэгэхээр мөөгийн амар. За өнөөдөр би байж болно маргааш таа шүү. За яа эхний ээж чамаа хасчих. За. Гоо тэгээд өнөөдөр номын байж болно. Маргааш ихтэй арайчтай бас. Анзаах уу штэ. Моги. Тэр хасагч байгаа ойлгож байгаа юм байхгүй. Тас энийг зоох. Чи хасагч байгаа штэ. За одоо мөгийн төрний санал номер 2 санал ба та энийг хасгая. Мэдээж номыг л хасан штэ энэ. Хэдүүлээ ярьцсан. Одоо мөгийн хоёулаа. Тааштай. Одоо наад өгөөрт нийл. Моги. Одоо хоёулаа 100 ч бас тийм чих мөнгө шимбэ шүү. Хоёулаа гэж юм байхгүй. Маргааш наас гэдэг. Энэ 100 ч бас тийм их биш мөнгө биш байх шүү гэрлээ минь ээ. За үгүй гэхдээ яг мөгийг л ингэж ярьж байгаа болохоос би ч гэсэн тэгэл тэрүүгээр сайхан гостой явж байгаа л бас 300 саяг бүтнээр л авчмаар л байгаа шүү дээ тийм үстэй. Ятаж хоёулаа 150 таа бодоод яхав л Ер нь ийм хүмүүс амар араа шууд ингээд цагаат бол таныг унгадیں шүү. Хоёулаа чи дугаа ийм хүмүүс аах шүү. сүнсэн босч ирээ яриад байт юм аа. Ном бол хараа шоунаас юу 300 сая зүгээр гидсэж ирэхгүй гарч байгаа бол их юм. Анти боос шоунаас хасагдал гитээ нэг сайхан идэгч чи. Татан мохоо гал. Чи ээж хүүрмэл гидсэж ирсэн үү? Чи зүгээр Юу гэсэн үг юм? би зэр зэгсэлчлэг өгөх шиг явж байна. Чи
Айгуу Яа бүхэл бүтэн тэр нөгөө гидсэнтэй байгаа амиг яаж та нар. Чамаг мөөгийн оролдог байгаа чи өөрөө л оролцох гэж үлээ. өөрөө дөрөж оролцож байгаа л гизээ. Тэгээд ирээл мөг яах 100 сая авцсан уу? Үшээ ангаргаа санал асуулгаа оруулаач ямар амар юм бэ вэ? Хүмүүс саналаа өгмөр би нэрнгээсээ тэг жирэнсэн болж гал буцаад ороод ирэн заа хүүхэд мөг яах юм. Ямар амар ирэг. Хоёр яа заваад ам бэ? Би учраас олдохоос өмнө гаргаа энэ хүүхдийг. Оши ингээ гэрлээ гармын санд. Ингээ наадах чинь өштэй ингээ эцэг тогтоох шинжилгээ хийлгээд хэрв тэр эцэг нь энэ дотроосоо байвал тэрнтэй цуг хөөё. Ядж хат хараа бүр нөмө амар хурдан жирвэсэн болно гэж байгаа. Зүгээр нэг орой гараас хөтлөлцөөл тэгэж ирсэн болчих. Ямар зовлонтой юм. Хавраалуу. Ядж хат амар жирвэсэн болно. Хурдан жирвэсэн. Зөв зэрэгцэн суусаа кино үзсэн гэлөө. Яа. Хаврал жирэмс. За Улаанбаатар хотод 17 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за E-Mart дэмжиж ажиллаж байгаа. За E-Mart-ийн хороолол салбар илүү чанарыг илүү хямдар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд. За өнөөдөр хамгийн сүүлийн өдөр байгаа шүү. Одоо амжаад очиорой. Зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой хямдрал урамшуулалт зарлаж, дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд эко тор бэлэглэж байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийн E-Mart Facebook хуудас болон 7611 тэг1 утаснаас лавлаарай. 7611 тэг1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч E-Mart баярлалаа. За, reality show, эмжил reality show үргэлжилсээр. За, ингээд яасан. 3 хүн номер саналаа өгсөн тий. Хүүдээ номер хасагдсан. Би юу айгу хүчтэй өрсөлдөж байсан юм байна. Тэ ингэж л номер. Чи ингээд хасагдсан ч гэсэнтэй ингээд нөгөө нэг ийм биднээс тусдаа нэг ийм аквариумнаас биднийг харна гэсэн шүү. За яг бүр гаргачихгүй. За одоо гэхдээ одоо ингээд дараагийн асуултанд чи бас ингээд угаасаа хариулаад явна л та. За одоо чамнаар асуулт ирж байгаа шүү дээ ингэж байгаа. За яг чи ингээд хасагдсан тэнгууд нөгөө нэг сая чин санаа ингээд нөгөө нэг одтой бүжиглээд тэр эргэд ороод ирсэн шүү дээ. Эргэд ороод ирсэн. За тэгээ үжсэн. Нөгөөдгөө ядалчаад ирж байгаа юм уу? Тэ чи хасагдсан. За чам дээр ийм асуулт. Жирэмсгийн шүүгсээр одоороо. Эцэг дотроо. Тэр гөрж бүр ооч та. Жигнэс өрөвдүүлсээр ороод. Хүүхдэрхийн конвенцээр хүүхд ээж автагаа цуг байх хэрэгтэй гэж. Анхаараарай, оролцоогч номин цэцэг бие давхар гэсэн шалтгаанаар reality show-нд эргэн орж ирлээ. За одоо ингээд 3 дахь асуулт очин чам дээр. Эхний асуулт хийгээд үлдсэн хүмүүсээс хэн таны хамгийн том өрсөлдөгч байх вэ? Таныхаар радиогийн хамгийн жатгчин баачка хэн байх вэ? Би бол одоо мөөг яхаас айж. Зөв хүнээс айж чи гэрлээгээс айгаад чиний өрсөлдөгч гэрлээч шүү дээ. Үгүй. Ер нь бол шулан мөөгийн гэж наад чи орж ирэхээс авталтай шүү. Гэрлээх чи гэж бодсон чинь би ерөөсө гар хүрээчгүй байх чинь ингээд намаа зүгээр өсөж ирсэн болгоо ичиж байгаа байхгүй юу? Тэр чи бид энэ мөрөөрөө л уугаад явчихсан шүү дээ. Хоёул бол яг нөгөө нэг ингээд яг 300 сая авахын алдаад л хоёулаа таны ингээд яг заа авч ирэн шүү дээ. Чи шүү дээ амар тэрүүгээр намайг ингээд госуур налимдуулаад тэр намайг ингээд өөрийгөө зодсон байлээ чи. Алсан болж жүжээ хэвээр нэр наа тасарсан уур чи өөр алсан байлээ. Тэгэл та хасагдаагүй л байгаа шүү дээ. Миний дүүгийн бод зөв шүү ер нь бол зөв. За мөөгийг те за. Би бол бас мөөгийг л гэж бодож байна. Наад гэвэл наад үн чи угаасаа хорчин баггүй. Харин тийм байгаад байгаа байхгүй ерөөсө. Би ерөөсө ийм гэж бодоогүй шүү. Гэвэл би гэлтэй тий амирахаас амар байгаа. Би бас ерөөсө энийг ийм гэж бодоогүй. Одоо хэдүүд амьд дээр энийг чинь хасаа зүгээр юу гоо. Яг ингэж яхад нь анжаах юм өгж уулгаад хасарна гэж моол. Зүгээр хараад зүгээр хасарна Сүхбаатар 2-ын муулчихсан. Зүгээр дивээл босоо зүгээр. За ингээд хөрхийн 3 хүний сандаар дараагийн хүн тодорхой боллоо доо. Хөөе хар сарна. Тэгээд дээрээс нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын тэнгүүтээ дээрээс нь сонсгоо. Заан гарч ирээд үү. Сонсгоо. Нэг мэдсэн чи хамаг юм нэвдэрсэн те. Сонсгоо. Тэгээ шууд анжаах барах хөөгдөх нь. Бүү юу яаж шууд өшгчөөл тэр камер. Би иймгүй яа. Зүгээр бүгдий чи би тараа. Сонсгоо. За
За би ч камерын авч чидээд найруу зурглаач өгч би ч хэрүүл ухаанаараа өөрийн хэрүүл ухаанаараа мөнх батад саналаа өглөө. Хасгаар саналаа өглөө. Би түүхээс сая мөнх батыгаа өрөвдөө сууж исэн хүн шүү. Хүүшээ энэ чинь хасах болоогүй хасал хийгдэг байна. Зүгээр хамгийн дараагийн өрсөлдөгч химбэл гэдэг байгаа шүү дээ. Мөнхөд. Ер нь бол хамгийн чадахч нь Ер нь хасчихгээд байгаа юм байна анжгаа. Тэгэхгүй бол орохгүй л дээ чи. Ястай хэцүү шүү. Та хоёрт л гэж хэлье. Чиний хувьд хамгийн зөв өрсөлдөгч чинь хин. Хамгийн зөв өрсөлдөгч юу? Хамгийн зөв өрсөлдөгч шийл байна да. Тийм шүү дээ. Ямар сэжим бэ? Ажаа ингэж хоргоцож ингэж чулуу хооронд нь ясааж явсараагаад тэгээд ингэж үлдэх юм байна. Гэтэ гэрлээ хоёлаа номин гасаад анжаахаа гасаад тэгээд юу ячнаа. Хоёлаа суугаад 150-150-аар хуваачих гэж байгаа. Цэгийг авч ирээ. Намайг хүүхэд яана. Гэрлээ. Номиг наад чинь тонгорын штэ барьцгүй хамсрын штэ. Тэгээд авахгүй би гараад ирсэн. Би чирэмсэн. Хүүхдээ сонгох уу гэрлээгээ сонгох уу? Хасараа 300 мянгаыг мань ирүүхэд өгөх юм аа. Яа, тэрүүгээ зүгээр ингэж. Уйлаа л аваад жирэмсэн намайг. Хасах хийдээ. Бодлаач ирээл жирэмсэн намайг л уйлаа л аваад. Йой. За, санд асуулга одоо орсон байгаа шүү манайхан санд асуулганд идэвхтэй хариулж байгаарай. За, дараагийн асуулт руугаа оръё. За. Анжаа дээр бишээ над дээр ирж байгаа дараагийн асуулт. За. Та жатах хийж далдуур хорлмотож явсаар байгаад эцсийн хоёр оролцогч нэг болно. Гэж үгүй. Угаасаа тийм ээ. Тэр үнэ. Анжаа хэсчээд тийм ээ. Гой угаас. Тийм ээ. Навтар ирж байгаа маа. Үгүй энэ бүр аяар гоё яг мөгийн ярьсаар штэ. Ингэж штэ. Ялагчийг үзэгчдийн саналаар шийдвэрлэн цуг үлдсэн нөгөө жатахчин чинь хоёулаа тохиролцоод мөнгөө 50-50%-аар нь хуваагаад авъя гэдээвэл зөвшөөрөхгүй эцсийн хүртэл өрсөлдөхгүй гинэ. Чи харин чи анжгаахтаа суух надтай суух үнгээ сонготоо. За гэрлээ яах юм. Мөг чи яг үнэнч байж чадах юм уу? Үнэнч байж яах юм бэ? Хинчлэн гэж хэлнэ шүү дээ. Наад чинь Би ч гэсэн үнэнч байж чадна. Яах вэ? Одоо тэгээд одоо би ингээд та гурын алинтай ч үлдсэн. Ерөөсөө яг хоёр л хүн үлдчихэд байгаа шүү дээ. Би юу яана? Чи 150 өөрөө ав заа юу. Би хүүхдийн тэтгэмжээ 150-аас 50-ийн нэг хүүхэнд өгч байгаа. Ажилтай чи юм шийдэгдэггүй байна. Юм шийдэгдэггүй байна. За би ерөөсөө ингээ яасан бэ? Ийм л хувилбар байгаа заа юу. Би чам зүгээр ванга шиг хэлье. Хүүш та энэ асуултанд бас хариулъя шүү дээ. Чамд л би зөвлөгөө өгөх гээд. Чамд байна шүү дээ. Нэг бол хожоод 300 мянгаыг авах болцоогоо. Нэг бол чи мөөг тархитуулаад юу ч хөл үлдэн шүү. Би мэдчихаа. Тий. Би бас өөрийн гэсэн тарихтай ядаргаад байна. Манай гэрдээ ухаантай л. Гэхдээ ядаж 150 сая нөхөртэй боллоо шүү дээ. Шоуны дараа. Та шоуны дараа гэрлэтээ суухгүй шүү дээ. Тэр хамаагүй юм чинь. Бэлэн мөнгөнд хэрэгтэй байгаа. Наад шинэ байранд. Дээрээс нь бас нөхөр хэрэгтэй байгаа. За би ерөөсөө шийдлээ. Би ерөөсөө инглээ. Энд чинь хамгийн гол нь үзэгчдийн саналаар штэ. Тэгэхээр би чи ингээд олон түмнийхээ ариг өөрхий мөрөөрөө гостоо явсаар байгаад татцсан юм чинь мэдээж над дээр олон түмний санал ирнэ. Би ганцаараа 300 мянга саяхад л өрсөлдөнө. Өрсөлдөө шийд. Мог юм эмгтээчүүд ийм л байдаг шүү дээ. Яа. Ингээд чамайг нүд ирэмхийн хооронд хуурчдаг байхгүй юу? Та өөрөө яа. Хүнээс нь боллоо да. Ерөөсөө ийм. Би харин хүүхэнд нь урчлаа да. Та би хинтээ ч үлдсэнтэй 150-150-аар хувааж авъя гэдэг тэр ариун гэрээн дээр бол би өстой итгэлтэй л байна. Ариун гэрээ гэж байхгүй. Би хинтээ ч үлдсэн шүү. За хамтран айлгч ирсний дараа танаа тийшээ шилжээ. Өнөөдөр одоо 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар сэтгэл төртөл сэрүүцүүлэн GP Air Condition хамтран ажиллаж байгаа. Йоо би одоо ингээл арга билег орж ирсэн ч манай байр гээл кондишн орж ирсэн ч манад байгаа. Гэхдээ авир хэцүү юм аа. Чи бол яг энэ хамтран амьдрагчдаар амьдарч байгаа би мэдчихэе. Хамтран ажиллагчдаар амьдарч байгаа. Яалтчгүй амьдарч байгаа. Гэтэ энэ амар гоё юм бэлээ. Хай. Манайх ингэсэн байхгүй нөө. Эхний 2 өдөр нөө хөшиг байхгүй. Аха. Тэгээ яг 16 давхар. Тэнгүүд яг наран талд 2 цаг. За надад асууч одоо яг надад тулгараа. Йоо, тэгээ би ингээд бүр бараг өглөө худалч хүнд үнс болохоос өмнө ингээд
босож байгаа байхгүй юу? Амар нааш хараад. Тэгээ кондишн би бүр яаралтай хамгийн түрүүнд кондишн тавиулъя гээд тэгээ кондишн тавиулсан байхгүй юу? Үнэхээр nice. Одоо энэ кондишн яадаг зүгээр сенс юм уу яг яадаг Синсч кондишн болно. Синсч болно. За. Тэнгүүтээ халуунаар ч үлээн, хүүтнээр ч үлээн заяа. Тэгээ өөрөө үсгэн бол зүгээр сенсээр нь тавьж болно. За ганц л юм загсан шүү тавьж өгснөөхөө дараа хүмүүс хит их ачаалвал нөө хүүтэн байх гад сэрэг хүн байх гад 16 17 дээр ингээд тултал нь хамгийн хүүтэн дээр нь тавьж ажиллаулгаа. Тэнгүүд нь одоо манай балкон дээр чинь ингээд нөгөө тэр одоо кондишн одоо нөгөө хөргөж байгаа синс байгаа шүү дээ тий. Агаараа сурж байгаа. Тий. Тэр синс чинь бүр нөгөө хөрх амтан ингээд зогсоо зайгүй ажилласаар байгаад тэгээ айгу хурдан эвдэрдэг юм байл та. Тэгэхээр ерөөсөө халуунч тэр хүүтэнч тэр хамгийн тохиромжтой температур бол 23-аас 25 юм. Энд яа тий тогоор ажилт юм уу? Юугаар Тоогоор ажилт? ажиллана. За тэнгуүтээ яах юм бэ те гаднаас орж ирж байгаа халуун байгаа өрийг гэрлүү хүүтэн болгож оруулж ирэх юм бэ зөө. No. Халуун үед хүүтнээр буюу кондишн болоод үлээ чинь. За. Улаан үед эн чинь тэн болчихно. Халуунаар үлээ чинь. Халуунаар өөрөөсөө ингэж тэгээд тэрийг одоо ингээд автомат гэдэг дээр нь тааруулчаар өөрөө ингээд одоо тэр манай гэрийн температурыг мэдрээд тэгээд одоо ингээд халуун байх юм бол хүүтнэр үлээгээд хүүтэн байх юм бол халуунаар үлээгээд тэгээд тэр манай гэрт байгаа агаарыг ингээд авангуудаа дотроо дахиад ингээд боловсруулад неом болгож боловсруулад цэвэр агаар болгож ингээд. Энэ чинь тэгээ харин зүгээр кондишн биш. Агаарыг юу вэ гэдэг аахгүй юу? Олон давхар шүүлтүүрээ шүүгээд цэвэршүүлээд ариутгаад ёонж болно. Өө тэгээд гаргаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нөгөө байгаа орчны чи бас давхар цэвэрлээд байгаа юм. Одоо нөгөө айлууд ингээд нэг юм агаар цэвэршүүлэгч гээд нэг юм ингээ ууртай юм тавиад байдаг. Тэрий чинь бас давхар хийчихэж байгаа. Энд чинь ерөөсөө гаднах агаарын бохирдлоос гадна гэрээ агаарын бохирдол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь цэвэр агарыг оруулаад болохоор гэрээ агаар чинь бохирдохгүй л гэсэн үг байна. Тэгэхээр бас нөгөө нэг одоо жишээлбэл энийг асаацсан тохиолдолд гэрт нөгөө нэг хиншүү ингээд хуушир муушуу хараал ингээд амар ингээд та юутай олчдаг шүү дээ тий хиншүүтэй олчдаг тэрийг хүртэл калс ингээл цэвэрлээд өгөх юм байна. Тэр чинь бол хиншүү сорогчоор шийдэж байгаа шүү. Хиншүү сорогч харин нэг шийдэж өгч чаддгүй байхгүй яг үнэндээ. Байх үед байдаг гэхдээ сайн шүүдэггүй байхгүй. Хоёр цонхоо сайн онгоолгон доо минийхөө. Байн бити хиншүү хийчээ. Тэр чинь бас Дахиад хүчин чадлыг тултал ажиллуулаад. тэр чинь бас ингээд нэг төлөхгүйгээр хийж болдго юм шүү дээ. Тэгэл хиншүүчээр сорогчийн бороо тий. Тэр нөгөө нэг гэртээ ч бас офис одоо нөгөө дэлгүүрийн үүд мөдөн нэгээд ингээд байрлуулж болох юм байна тий. Бүх хүчин чадал Фитнес митнес ерөөсөө ингээд хүний агаар хэрэгтэй бүх газарт л тавьж болж байгаа. За. За тэгээд аюу амар юм бэлээ. Тэгээл өөртөө үрж ирээ сайхан суйрлуулж өгөөл тэгээл ингээд удирдлагатаа за ингэж ажиллах шүү тэгж ажиллах шүү бүгдийг зааж өгөөл явчихна. Аюу амар юм бэлээ. За тэгэхээр манайха илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 19 44 44 93 10 30 30 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд GP Mongolia гээд пэйж рүү нас ороод илүү их мэдээлэл авах боломжтой. Эднийх чинь бүр аюу олон жилийн нөгөө нэг туршлагатаа өөртөө оруулж ирээд одоо энэ нөгөө нэг засвар үйлчлэгээ үзүүлдэг компаниудад зардаг байсан байхгүй. Одоо тэнгууд өөртөө шууд суйрлуулад явдаг. Угаасаа ингэ дуран бидэн сонголт битгий аав хийгээрэй гинэ. Та заавал зөвлөгөө аваарай. Хаан тавих гээд байгаа, яаж хэрэглэх гээд байгаа гэд тэр нь айгүй зөв юм биш үү. За ингэ нэвтрүүлгийн хамтран аялагчаар сэтгэлд хүртэл сэрүүцүүлнэ гэсэн уриатаагаар GPR Condition хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай reality show үргэлжилсээр байгаа. За Анжгаа за одоо мөгийн дээр очсон. Би юу гэж хэлье? Бивти юу ганцаараа зайраад 300 авах уу? Оо би хувaan. Хоёулаа л яг тэг таарж шүү. Тэр хүн чинь бол зүтгэн гэсэн шүү. Тийм үү? Амар шүү. Хүүхнүүдэд итгэлтгүй. Мөгийн минь. Уг нь би гэрлээ. Ялангуяа энэ согтуу хүүхнүүд амар хэцүү шүү. Уг нь би итгэжсэн юм аа. Та нэг хөгшөө өгөх юм. Нэг бол ийм нэг жирэмсэн гэж өөсөн донгодсон юм бол аюултай шүү. Оо энэ мөнгө салах гэсэн хүүхнүү энэ жирэмсэн хүүхэн бол хэцүү. Харин жоохон зовлон дуусахгүй. Харин жоохон. Хинээсээ жолсон юм байгаа. Манай тэрнгэр ч бас оператор тэр камерын засварын ингээл залуучууд яваал байсан шүү. Хэрвээ Анжаа хүүг авах бол таны ч хүүхэд болсон заяа. Йой. Намаа ингэж яадам аав бэбэн дооны ширээн доогоороос шилтээр хийхин уусан бэ гар ямар цолмонтойгоор панчон гэж тэгэж аав. Үнэн гамбраг угаа. апер пепер томаа яач. Изол шүсээ уучраа захингуудаа шүс очсон. За хасагдсан номоо. Чи хэрэг байсан бол яах вэ? Ороод ирсэн. Чи ороод ирсэн. Буцаад ороод ирсэн байгаа шүү. Энэ үчи би давхар хүн шүү. Битгий ордоо. Стресс тулж болохгүй шүү. Би хувай. Хуваас нь ерөөхдөө айгүй зүгээр юм байна.
Угаасаа намайг анжгаа сумалсаар байгаа те. Ганцаараа агуулгаар болонгуудаа ямар муухай хүн бэ Би анжгаа. зүгээр энгийн өөрийнхөө л байхаа хүн шүү. би бол Өөрийнхөө л байж байгаа хүн шүү би ер нь. Чи яагаад анжгаах үгэнд орж байгаа юм? Муухай анастаа нэрээ. ер нь бол таныг гэдгүүл юм. Чи яг анжгаахыг сонсож байхад толгоогоороо хөхөөрөөс чисэж байгаа байхгүй юу? Надтай ярьсан бол толгоогоороо сэтгэхгүйсэн. Big Brothers гэдэг шоуны чинь гол нь байхгүй юу? Хинтээ ингээд хизээ хамсаалan болох уу гэж. Энэ нэр мэр нь юу амар бизнес хүмүүс шинэртэй юм те. За манайхан одоо 48 болсон Эрдмэт саналаа нэгэндээ За, тэгье. угцааг ирлээ. MDL радио шоуны хамгийн хорчин багийн буюу ялагч нь хэн болох вэ? Анжгаа. Үгүй мөнхөт. За. Би Намаа Би бол анжгаахыг болж магадгүй гэж байна. Анжгаах бол яг ингэж байгаа л те. Шарыг харж чарвал, улааныг харж урвал тэгэл ингээл үлдэн заяа. За би бол бүр анханасаа reality show эхлэхэд хэлсэн. Мөнхбат. Энэ хүн бол мөнхбат. За санал асуулгын дуун гарсан. Яг одоо манай reality show-г аяатаргатай те 650 хүн үзэж байна. За санал асуулганд 314 хүн оролцсон байна. За яг оройтож оруулснаас боллоо л доо. Тэрнээс бол идэвхтэй л оролцох байсан баг. За MDL reality show-ны хамгийн хорчин багийн буюу ялагч нь хэн болох вэ? Нэгдэн гэрлээ дээр 55 хүн буюу 26 хүн саналаа өгчээ. За анжгаа дээр бүр иш 22 хүн. Миний нэгийг нэмээд дэмжээд байгаа байхгүй юу? 23 шүү. Чиний саналыг нэмээд 23 хүн буюу 10%. Би бас нэлээд дойдгоор сууж байгаа. Хөө нэмээ чи бас адилхан 22, тоор 10% заяа. За. За ийхүү бид гурийн саналыг нэмээд 218 хүний саналаар 54% одоо санал авч мөөгийг яаж шатгарлаа. Яа. Энэ хүн бол угаасаа жүжиглэх Энэ шаардлагагүй. үнэхээр зүгээр төрмөл хорчин л доо. Төрмөл хорчин. За нэмээ 50 сая ав. Авъя. Би бас хосонгүй. юу яана эцэг тогтоолгоно. Аа бүрээ нас. Юу энэ өөр амар замбрааг үгүй. Өчигд гэрэл мэрэл тавиад хитэн залуучууд яа. Тийм мэдэхгүй шүү дээ. Жигөө хоёр хуваан гэсэн штэ те. Чи тэгээд хоёр дахь хүнээ хин гэж бодож байгаа. Хоёр дахь хүний Сая бийлээсэн л та. Энэ хоёр 10% саналтай бийлээсэн л та. Дараагийнх нь үнэн. тий чамтай хуваах гэжсэн чи өөрөө Хөөе чи гэхдээ хуваана гэж хэлсэн хин ч үлдсэн байсан 150 гэсэн те. Үгүй хуваан гэсэн те. үгүй хувааха болцсон. Йой. Надад нь 50 сая чамд өгсөн хэлсэн шүү дээ. Мөнгө Чи төрүүлэхгүй л удаа те. Гүгүү юу Өрөөд гэсэн би чамтай хуваах чи өөрөө хувааха болоод би ганцаараа 300 сая аавна гэсэн шүү дээ. Үгүй тэгээд тэр чинь би миний хариулттай чи бол хуваана гэж Та хэвчтэй. ястаа надад 5000 өгчөөж. За тий одоо энэ үгмүргээд юу бүр 50 сая биш. Наад хоёр ч 23 22 үний санал авсан. Би бас ч 55 үний санал авсан. Тэр би угаасаа хоёрт нь Мог яха хүүхдээ бодоод 5 метр өгөөч. Чам бүр аль дээр хэлсэн штэ. Йоо, Чи нэг бол төрүүлээд 300 авна, нэг бол чи мөнх хотод холигдуулаад алтна гэж. Би холигдохгүй гэж гэрлээ чи өөрөө тэгсэн байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Гэтэ чи хариултан дээр нь Хоёлаа суугаад. тоор хилээч. Тийштэй. Юу гэж ойлгохгүй. Үнэн. Эсэргүүцэж байна. Наа юу хийхгүй надаас 5 авах гэж байгаа. Бооц авч идэх гэсэн. Хаяа чүлдээ бодож. Ара ичгчгүй 5 өдрөг угаасаад байгаа. Ятаж тампыг Би аха 5 өгч чи. Йоо. гэрцээр гэсэн чинь. Би чиний гараас л хөтлсөн. Одоо яв. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 7-ны 5 гарагийн ёо яна дэвтрүүлэг радиогийн 1-р студиэс хөгжилтэй хөнгөн байцгааны сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай. Bridge Motors Токиохын дэ Токио камертай сураатаараа за мөн сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн сураатаар GP Air Condition хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3 би ойрд миний төлөө саналаа өгсөн та нартай баярлалаа гэж хэлгүй амар удчих юм тий. Ядаргаад.